Алтан мөрцөөр гойсон аялгуут он жилүүд минь. 1961 оны хавар. Улаанбаатар хотын 1-р амарчих газарт айлын отхон гүнж, одонгийн охин нь болж мэндэлсэн билээ. Хангаруул шиг хоёр ах, хайрын наран хоёр сайхан гэгчтэйгэн тоглон наадаж өссөн. 1980 онд Хөлийн ба дотоодын цэргийн дуужгийн чуулга гэсэн нэртэй байхад нь би анх Хөлийн цэргийнхаа ансамбл дагалдан жүжигчнэр орж исэн юм а. Намайг анх орж ихад Монгол улсын урлагийн гавьяасгалдан хөгжмийн зохиолч Норсонжив багш минь шалгаж, за энэ хүүхэд дуулах ирээдүйд энд нэг жоохон авьяас байх шиг байна. Энэ хүүхдийг чуулгатаа аваад эстрадалд дуулчмаар хүүхэд юм шиг байна. Энэ хилчин хамтлагтаа дуулвал болох юм шиг байна. Юу ч гэсэн нэг аваад үзье гэд дагалдан дуучнаар намайг Норсонжив багш минь авч исэн юм а. Энэ сайхан алтан тайзан дээр гарч ирэхэд үнэхээр сэтгэл хөдлөл, үнэхээр баяртай байна. Ингээд миний үед байсан уран бүтээлчтэй би тайзан дээрээ урьсан байна. Хөлийн цэргийн дуужгийн чуулгын хамаг бүхний анхдагч анхны 13-ийн нэг бидний халамжлан хүмүүжүүлэгч гэдэг сайхан нэртэй байсан тэр үед тийм алдарт Ахмад дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Наран Цэцэгтэй шилжүүлье. Хөлийн цэргийн дуужийн чуулгын урлагийн групп гэсэн нэртэй байхад галын клубт анх дуучнаар жохоо охин орж ирж ажиллаж байсан. Тэгээд дуучнаас гадна манай Батболон бол маш сайхан хөтлөгч. Өнөөдөр бол ер нь Монголын бас нэртэй хөтлөгчдийн нэг гэж би бол одоо дотор бодож явдаг. Тэр үед одоо Хөлийн цэргийн дуужийн чуулгад анхны хилчин гэж одоо сайхан эстрадын хамтлаг байгуулагдж байсан. Энэ хамтлагийн бас анхны дуучин. Энэ сайхан хамтлагаараа бол одоо тэр үед зохион байгуулагдсан улс төрийн дууны анхдугаар одоо уралдаанд их амжилттай сайхан оролцож байсан ийм сайхан түүхтэй, сайхан сэтгэлтэй, сайхан дуучин, сайхан хөтлөгч, сайхан шүлэг уншин миний дүүчин их сайхан бүсгүй байгаамаа. Ингээд дүүгээрээ бахархаад урьж оруулсанд нэг чинь маш их баяртай байна. Ингээд цаашдын уран бүтээлд ч улам амжилт хүсье. Хилчин хамтлаг гэж анх байгуулагдж байхад одоо Наран Цэцэг хоёр хилчин хамтлагийн анхны дуучид байсан. Дараа нь манай гавьяач жүжигчин Бүрнээ хоёр, Батболон хоёр маань хилчин хамтлагийн дуучин болоод бид одоо 60 хоног, 45 хоног хилээрээ товтон явж хилчин дайчтад урлаг соёлоор үйлчилж исэн. Тайзан дээр гараад ирж байгаа нь юусаа дүү хүлзээд айгүй гоё гарч ирдэг штэ. Тайзан дээр ёстой гоё гарч ирдэг. Нөгөө анх дуулж исэн нөгөө бөмбөр дээр бүжиглэгч гэдэг дуу дуулж исэн чинь намайг бүр хой барабана гэдэг дууддаг. Сэргийн чуулгад одоо сүүлд хоёр ансамбл манай ансамбл Атан буугдахад хоёр ансамбл нийлэхдээ Сэргийн чуулгад очиод мөн нэртэй сайн хөтлөгч хийж байсан. Хэрвээ одоо хөтлөгчийн ажлыг өнөөдөр ингээд хийгээд явж байсан бол ер нь бол бас тийм ээ бас домогт хөтлөгчдийн нэг гэж одоо би бодож явдаг шүү. Бид нар бол дандаа тэргээр нь бахархаж явдаг. Их сайхан хөтэлдэг. Мөнх чиглэл гэхдээ ч одоо энэ сайхан тайзны баруун зүүн жигээр хоёрыг л эзэгнийхэн төрөлжтэй 20 жил. Тэгээ өнөөдөр мөнхөө маань байсан бол их гоё үг хэлэхсэн баг. Мөнхөөгийн дорсголыг хүндтгэе. Эхлээд бид нэг Хөлийн цэргийн ансамблын 9 хүүхэн нэгдээд нэг тайлан тоглолт хийгээд тэгээ тэрнээсээ залгуулад хилчний уянга гэдэг гоё юм чуулга байгуулагдсан. Тэгээ хилчний уянга чуулгын маань дарга нь манай соёлын тэргүүний ажилтан манай Жавзан маань байгаа. Тэгээд энэ хэд маань Солонгост очиход манай дуучин оюун билег дуучин Эрдэнэ уулган бид гурав тэнд ээж таарсан. Тэгэхээр бид нэрсээ олон хотуудаар явсан айгүй гоё явсан тий. Тэгэхэд манай Пүрүүдэр жах маань гавьяачсан Пүрүүдэр жах маань бид нартай хамт явж исэн юм а. Тусгалтай олон сайхан дурсамжтай гоё үйл явдлууд тэнд зөндөө тохиосон. Мартин 8-ны өдөржин тэр Монгол эмэгтэйчүүдийн холбоо хүртэл хүлээж авч бид тэрийг одоо сайхан тоглуулж байсан шүү. Тэр цаг үеийн их гоё үе таарсан. Мартин 8 цэргийн баяр тий. Монгол улсын гавьяач жүжигчин Бүрнээ баяртайгаа хамтдаа дуулж явлаа. 1980-аас 94 оны хүртэл Хөлийн цэргийн дуужгийн чуулгад дуучин хөтлөгчөөр ажиллах хугацаанд улсынхаа дархан хэлийг олон арван удаа тойрч хилчин дайчиддан болон хэл орчмын ард түмэндээ соёл урлагаар үйлчилж ирсэндээ туйлын баяртай байдаг.
Би бол одоо 80 оны цэрэг намайг ороод одоо 2 жилдээ ажиллаж байхад Батулан маань одоо залуухан одоо охин ирж исэн. Манайд одоо бид нар одоо тэр үеийн дуучид адилхан бүгдээрээ одоо дагалдан дуучнаар ороод одоо багш нараасаа суралцсан одоо мэрэгжлийн дуучид болж илаа. Ингээд бид хоёр хэлчин хамтлагтаа бол одоо нэлээдгүй олон жилийн хугацаанд хамт дуулж, хамт одоо хамтлагаараа Монгол улсынхаа хэлийг тойрч, уран бүтээлээ хэлчтэй хэл орчмынхаа ард түмэнд уран бүтээлээ түгээж авсан ийм төвхтэй. Ингээд манай Батулан бол орос дуунуудыг сайхан дуулдаг. Миний хувьд бол одоо хөтлөгчийн одоо авьяас нь илүү одоо төлхөө юм болоо гэж би одоо хувьдаа дүгнж боддөг юм аа. Ингээд уран бүтээлийн өндөр амжилт, амьдрал наз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Хилийн цэргийн дуужгийн чуулган одоо гийм болсон сайхан дуугаар Батулмынхаа энэ сайхан нэвтрүүлэгт бас мялалга өргөе гэж бодож байна. За ингээд бүгдээрээ Хэлийн тэнгэрсэл мугаасаа гэсэн сайхан дуу дуулчихъя. Баярлалаа, ямар гоё вэ. Даллай орон минь дархан хилэдэ дархан хилэдэ дайчин харуултай харуудын цэрэг хонгор чамтайгаа хамтд байдаг шүү сэтгэгээ хэлми. За миний мэрэгжлийн уран бүтээлч болох гараа маань Хэлийн цэргийн дуужгийн чуулгад энэ сайхан өргөөнөөс эхэлсэн байгаамаа. Энэ өргөөндөө би асар их хайртай. Одоо юм хэлмээр байгаа боловч ганцхан л юм хэлье. Энэ минь юу вэ гэвэл хэлчин уран бүтээлч болсноороо би насан туршдаа бахархаж явдаг юм аа. Энэ сайхан үгийг хэдэн удаа давтаж хэлсэн ч би чадхаар байдгийн. Гэхдээ сэтгэл зүрхэндээ үргэлж хамт олноо, найз нөхдөө үргэлж сэтгэл зүрхэндээ тээж авдаг юм шүү. Хэлийн цэргийн дуужгийн чуулга минь хамт олон минь та нартай би хайртай, насан туршдаа та нарыгаа хайрлаж, хүндэтгэж явж явах болно. Би сургуульд ороод 5 дугаар ангиасан сургуулийнхаа найрал дунд дуулдаг байгаад Төмөр замын 20 дугаар сургуулийн пионер сурагчдын ган зам хүүхдийн хамтлагт гоцлолоор дуулж илсэн. Бид хүүхэд байхдаа зуны амралтаараа хот орчмын пионерын цэслэнгуудаар тойрч тоглолт хийдэг байлаа. Тэрчлэн Төмөр замын бүх тоочгуудаар явж тоглодог байсан. Тэр үед эстрад дуу гэж ингэж нэрлэдэг байлаа шүү дээ. Тэрнээс өмнө сургуулийнхаа найрал дууны хүүхдийн найрал дуунд явдаг гэсэн. Одоо би 5 дугаар ангид эхлээд сургуулийнхаа найрал дунд зогсоол ингээл дуугаа дуулаад тэгэл тэгж ягаад 6 дугаар ангид ороод 7 дугаар ангиас 6-аас 7-оос эхлээд яг ган замынхаа дуучин, гослол дуучны үргийг үздгээд ингэж явж ирсэн юм аа. 76 оны биш. 76-аас 77. Зуны бичлэг. Зуны амралтаар байсан. Зуны амралтаар. За жишээлбэл миний тэмээчин бүсгүйг бичихийн тулд хаа байсан доорн говд очиод хэдэн суур тэмээ цуглуулж байгаа. Тэгж жагаад биччихсэн. Айгүй гоё юм шүү дээ. За чиний Улаанбаатар уян яг яа. Би Улаанбаатар уянга одоо бичүүлэх гээд одоо энэ Сүхбаатарын талбай дээр нэг морь бүлэгдэх хөшөө байлаа шүү дээ. Тэрэн дээр нэг өдөр жингөө боллоо. 100 байсан юм шиг бороо ороод үйл гараад боллоо. Залуунаас тиймээс нийслэлэмэн улс орны жавхаяом өндөр дэвших хөгжлийгчэн уян гişэр магтан дуулъя гэж Төмөр замын техникум дуу хөгжмийн багш байсан. Морин хурц Балчир багш маань энийг зохиогоод хамгийн анх манай Төмөр замын техникум багшилж байсан манай Ахмад эстрадын дуучин манай чуулгын анх дагчдын нэг 90 цаан дагч дуулж байсан шүү. тийм үү. 90 цаан дагчдаараа би дуулсан байхгүй юу. Тэрний хажуугаар манай багш биднэрт дуу зохиож өгөөд гээд бид нар багшийнхаа зохиосон дуунуудыг дуулж ирсэн. Энэ дотроос би өөрөө үг аян манай багш өөрөө зохиосон Тэмээчин бүсгүй гэдэг дуу дуулж ирсэн. Гал бензин хэр говьдоо дууга дуулж өссөө ганган улаан тэмээдээ зуугаар давлан өссөксөн эрен тэнэгэр говьийнхаа эзэндээ болсон бүсгүй би эрен тэнэгэр говьийнхаа эзэндээ болсон бүсгүй би хараа цуцам говьдоо хайраа шингээж өссөө торм тэмээдээ тойрон бүрдээ бэлчээсэн эрен тэнэгэр говьийнхаа эзэндээ болсон бүсгүй би эрен тэнэгэр говьийнхаа эзэндээ болсон бүсгүй би бам бам гэл. За манай ган зам чуулгын уран бүтээлд бол
маш олон сайхан уран бүтээлүүд байдаг. Энэний нэг тод илрэл болоод бид бүхэн нийтээрээ одоо ган зам чуулга дуулж байна. Монгол Оросын найрамдлын тухай, Монгол зөвлөлийн тухай дуу. Ер нь бол ажилчин, тариачин, сэхэтэн, хүүхэд залуучуудын тухай бүх сайхан дуу дуулдаг байсан. Үүн дотроос манай Батулмын дуулдаг байсан Тэмээчин гэдэг дуу болоод өнөөдөр ч миний сэтгэл санаанд хоногшиж үлдсэн байдаг. Сургууль төгсөөд бол одоо хэлний зэргийн дуу хөгжлийн ансамблд байсан. Бид нар хүн болгон амьдралынхаа замыг хөөгөөд явсан. Урлагаар яваагүй бид нар. Тэгэхэд бол одоо яг тууштай явж, урлагаараа явж, урлагтайгаа өвдөж өнөөдөр хүргэсэн одоо энэ Батлан гэдэг бүсгүй байгаа. Тэгээд энд бол одоо тэгээд цаашдын ажил амьдралд нь сайн бүхний хүсье өрөөё. Би бол тухайн үедээ болохоор 75-аас 78 онд бол ган зам чуулгад бөмбөрчин хийж байсан. Бөмбөр тоглодог байлаа. Хажуугаар нь жоохон хошин шогийн ажил хийн. Манай ган зам чуулгыг анхлан үүсгэн зохион байгуулсан манай багш бол манай 20 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш Чөлтөмдөрж багш минь юм аа. Чөлтөмдөрж багш маань ардын боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан ийм алдар салтай сайхан багштай байлаа. Бид нар маань одоо хөрхи багш минь бурхны оронд байгаа. Одоо бидний инх уян, ган хуйг, оюун бэлэг, ган баяр бид чинь бас нэг үеийн 1 2 насны зөрүүтэй боловч нэг үе тоглож исэн. Сургуулийн хүүхдүүд чинь гоё штэ ингээд эхний хүүхдүүд нь төгсөө дээшээ явдаг чинь дараагийнх нь хүүхдүүд гарч ирэн тэгэл үе үеэрээ тоглоал манай үеийнх нь тэр дараагийн үеийнх нь ингээл тэгээ бид нар чинь нэг үед байсан. Тэгээ энэ найз нартай баярлалаа. Ингээд бид нар үргэлж сургуулаараа, багшаараа, ган замаараа барахж явдаг юм аа. Чуулгад байснаа ингээ өргөжлүүлээд сайхан урлагийн хүн болсонд нь маш их баярлж байдаг. Ирээдүйн ажил мэргэжлийн замыг зааж өгсөн Чөлтөмдөрж багштан үргэлж талархаж явдаг. 10 жилийн төгсөөд 1980 онд Хилийн цэргийн болон дотоодын цэргийн дуу хөгжлийн чуулгад дагалдан дуучнаар орсон билээ. Урлагийн гавьяа цутгэлтэн орсон ч багштан шалгуулад анх ажилд орлоо. Тэндээс мэргэжлийн уран бүтээлч болох гараа маань эхэлсэн. Бид мэргэжлийн багш нараараа хөгжмийн онол, ноот заалгаж, саль бэж сурж, тайзны уран чадварын хичээл заалгаж, хөгжмийн уран зохиолын хичээлийг мэргэжлийн багш нараа ирж зааж сургадаг байсан. Соёлын яамнаас мэргэжлийн комиссарч биднээс шалгалт авахад бидэнд мэргэжлийн жүжигчин гэдэг ногоон нэмэлт олгож, мэргэжлийн дуучин болсон доо. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Байлдааны болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонд цэргийн дуужгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчдийн өмнөөс энэ сайхан өдрийн мэндчилгээ дэвшүүлж аз жаргал эрүүлэн хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөж мэндчилье. Гэтэл тоглолтоо эхэлж концертаа хөтөлж байсан он жилүүдээ дурсахад сайхан байна. Монгол Улсын урлагийн гавьяа цэцгэлтэн цэрэгдэрч хөгжим ашигламжийн шүлэг Монгол ардын цэргийн дуугаар эхэлж байна. Зон 82-83 оны үед Хилийн цэргийн ансамблд байж хахад биднэрт өглөөд нэг 5 дахь өдрийн өглөө сонсгол болдог байсан. Тэгээд нэг сонсгол болоод тэр өдөр улс төрийн орлогч маань нэг хүн авцраад ярилцлага хийгээ яриамаараа өрнөд тэгээд сонсголт хараад бид нэр ингээ гараад дуучтан дууныхаа өрөөрөө тасгалдаа бүжгийнхаа тасгалд ороод ингээд хараад явж исэн чинь нэг 2 3 хүнийг ийшээ зогс гэл тэгжийдэг аахгүй. Тэгсэн чинь ийшээ зогс гэдэг хүний дотор би ороо зогсчлоо. Наашаа ороод тэгээд улс төрийн орлогч өрөөнд орсон чинь бидрээр ингээд нэг өөрөө ингээд бэлдсэн байна. 2 3 ингээд ном ингээд дэлгэд тавьсан гэсэн нэг шүлэг гаргаж ирэл. За энэ шүлгийг чи нэг 4 мөрийг уншаадах гээл. Тэгэл миний урд хинчүүлээд манайхны 2 3 хүүхнүүд эмэгтэй хөтлөгч хэрэгтэй болжээ тэр үед. Гэхдээ манайд эрэгтэй хөтлөгчтэй байсан. Тэгээд эмэгтэй хөтлөх хэрэгтэй болсон чинь 2 3 хүнээр уншлал надыг нэг за энийг 4 мөрөөр шүлгээ уншаадах гэсэн чинь би нэг ээрч моорол нөгөөдгийг нэг юм уншлаа. Тэгсэн чинь зэрэг за ингээл багштай цаанаа яриад. За ер нь энэ л болох юм байна, тэр л болох юм байна. Энийг яг тэгэх юм гэж хэлсэн л зарим нэг нь явуулаад тэгсээр гал нэг хүүхэн битээр үлдлээ. Тэгсээр гал намайг би дахиад нэг юм уншилсан чинь арай жоохон дээр үнссэн мэлгээд чи ер нь энийг л бэлтээ гэдэг. Тэгээд намайг чи хөтлөгч болно. Одоо эмэгтэй хөтлөгч хэрэг байна. Чи ингээд би өөрийгөө бэлт ингээд юм их унш
манай Хэлэн цэргийн дуужгийн чуулгын дуучин Мөнх Жаргал гэдэг бас баритон хоолойтой гөмөн сайхан хоолойтой тийм Мөнх Жаргал дээр өстой 20 жил хоёр цэргийн ансамблын концертыг өстой зүүн баруун жигүүрээс гарч хөдөлж исэн да. Мөнх Жаргалгаа одоо дурсан ярихад сайхан байна. Тэр минь их залуухан насны дараа ертөнцийн мөнхсөг үзсэн юм аа. Гэтэ би 20 жил хамт зүүнний барууны жигүүрээс гарч исэн найзаагаад өнөөдөр дурсахад их сайхан байна. Хилчин яруу найрагч Барнангийн Дорж холмын Хилчин гэдэг сайхан шүлгнээс хэдхэн мөрийг би та бүхэндээ танилцуулъя. Таван богдууланд өвлийн титэм гэлцэхэд талын соёл зууланд зуны солон галтарч орхон сэлэнгийн саваар намрын сэрүү татхад орвог гашууны хужир хаврын цас шиг хайлмагдсан эргэх дөрвөн улиралдаан тэлж очсон хаяатай эрднийн дөрвөн ууландаан тулж хөрсөн хилтэй их нутгаан хамгаалсан эр цэргийн ариун үйлс эх шиг дууны минь мөнхийн сэдэв болсон юм. 90-ад оны ардчил арчилсан хувьсгал гарснаас хойш цэрэг армиа цомогтгож эхэлсэн юм аа улс орон даяараа тэр төрийн бодлогоор. Тэгээд цэрэг армиа цомогтгоод ирсэн чинь хоёр цэргийн байгууллага хоёр том ансамбл байна. Цэрэг арми нэгэнтээ цомогтоод жижиг болоод ирэхээр зэрэг энэ том ансамблыг хэрэггүй гээд хоёр цэргийн ансамблыг нийлүүлсэн юм аа. Тэр нь 1994 он. Хэлэн цэргийн дуужгийн чуулга Монголын ардын армийн дуужгийн чуулга хоёрыг нийлүүлээд дундаас нь бүх цэргийн дуужгийн чуулга гэдэг нэртэй ийм чуулгыг бий болгосон байна. Тэгээд бидний Хэлэн цэргийн ансамблаас бидний 40 уран бүтээлчид наашаа шилжиж ирсэн. Одоо та бүхэндээ даран цагтын хөгжим золбоо төстэй тэмээх сайхан дуугаа өргөн барих гэж байна. Төгөлдөр хуурч 10 цагааны нэгэн цэргийн ансамблыг хамгийн одхон гавьяат Монгол улсын гавьяат жүжигчин Баян далайн Oceans. Цэргийн дуужгийн чуулгын дуучин концертны хөтлөгч гэдэг ийм альбом үргийг гүйцэтгэж байсан. Энэ минь тэгээ юу гэсэн үг вэ гэхлээр би дуучин учраас өглөө дуучтайгаа хамт тасгалдаа ороод тэгээд хоор дуунуудынхаа сургуулийг хийгээд эмэгтэй чуулгуудынхаа сургуулийг хийгээд тэгээд дуучинныхаа үргийг тэгж гүйцэтгэнэ. Гэтэл чинь би бас давхар хөтлөгчийнхаа үргийг давхар гүйцэтгэнэ. Би ганцаархнаа биш. Миний хамтран хөтлөгч манай Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Мөнх Жаргал гэдэг сайхан уран бүтээлч байсан. Эрэхтэй би эмэгтэй хөтлөгч нь хийдэг гэсэн. Бид хоёулаа Хэлэн цэргийн дуужгийн чуулгаас наашаа ирсэн ийм уран бүтээлчд. Тэгээд битээ чинь концертаа хөтлөн хоёулаа хоороо дуулна, хоёулаа бас ансамблад дуулна. Ийм үргийг тэр хөтлөгч нараа ийм үргтэй байсан. Тэгэхдээ би бас давхар тухайн үед туслах найрлагчийн үүргийг бас давхар хийдэг гэсэн. Уран бүтээлчтэйгээ дасгал сургуульд нь оруулна, уран бүтээлчтэйгээ тоглолтод бэлтгэн. Тэгээд тоглолт эхлэхээс өмнө уран бүтээлчтэйгээ тайзруу буулгана. Тэгээд хин хаана ямар бэлэн байх хэвээр тэднийг бүгдээрингийн бас хариуцаад тэгээд бүгдээрингийн бас тийм давхар ажил хийдэг гэсэн. Дулан маань бол 1997 оноос хойш одоо надтай бол ажилласан. Тэр үед манай цэргийн чуулга бол бүх цэргийн дуужгийн чуулга гэсэн нэртэй байсан. Тэгээд энэ үед бол одоо манай уран бүтээлийн шинэ гараа, шинэ одоо эргэлт хийжсэн. Тэр үед манай яг концертын хөтлөгч хамаг одоо тоглолтыг авч явдаг. Ялангуяа төрийн арга хэмжээ, Батлан хааны арга хэмжээ, гадаад дотоодын арга хэмжээ энэ бүгдийг хөтлөж явсан. Маш их одоо цоглог, ер нь хөтлөгч бол концертыг авч явдаг. Энийг өөр тийм ч бас хөтлөгч гэж нэрлэгддэг. Хаана нэвгүй байна, хаана нэвтэй байна. Тэр үедээ хөтлөгч зохицуулж, тоолднаар ямар нэгэн хүний асуудал гарахад хөтлөгч дэмжиж, бидэрт ч одоо хүн юм болсон сэтгэл санааны хямралд орох үе байдаг. Би энэ хаана муудах үе байдаг. Энэ үед одоо хөтлөгч тэр хүнээ дэмжиж, сэтгэл санааны өргөж, тэгээ арын ажлыг нэг талдаа хариуцж, тэр жүжигчнээ тэтгэж хөтлөж одоо ингэ тайснаа гарахт нь өртөлцтэй зан өндөр байлгаж ингэж явдаг маш нарийн л одоо юу л да алба гэж үзэх юм. Цэргийн дуужгийн дуучин Монгол улсын соёлын тэргүүнд ажилтан Сэрдоржийн Би
бид нар 1982 онд мэрэгжлийн шалгалт өгч тэгэхэд манай Норсонжив багш уран бүтээлчтэйгээ дагалдангуудаа өөрөө хөгжмийн онолын заагаад яг ямар мэрэгчлэр байна гэд хөгжимчин, дуучин, бүжигчд Хэлний цэргийн дуугийн чуулганд дахин байгуулагдчихсан учраас залуу уран бүтээлчдийг ингээд авьяас бэлэгтээд 1-р, 2-р цэргийн ансамблууд ч нэг цэргийн хугацаа цэргийн албанаас хүмүүс аягүй хэрдэг. Тэгээд тэднэрийг мэрэгшүүлэхийн тулд мэрэгжлийн хичээл заагаад тэгээд соёлын яамнаас ирж асар том мэрэгжлийн шалгалт авч иж биднийг мэрэгжлийн жүжигчин гэдэг ийм эрхэм цол олгодог байсан. Тэгээд би дуучин боллоо. Хэлний цэргийн ансамблын мэрэгжлийн дуучин боллоо. Тэгээд найрал дуучин өөрийнхөө хэрэгцээтэй үед би бас эстрада дуу хөгжмийн хэлжин хамтлагтайгаа дуулчин. Тэгээд эмэгтэй ансамблаа дуулна. Бүх цэргийн дуугийн чуулга болоод ирсний дараагаар Эрдэнэ чулуун багш маань ирсэн. Эрдэнэ чулуун багш нь бид нар Хэлний цэргийн ансамблаас ахуулаад энэ хүртэл авч ирсэн Эрдэнэ чулуун багш минь одоо урлын гай сэтгэлтэн болсон. Дөөр үжигийн Эрдэмийн театрын ерөнхий хормейстер Нандин цэцэг багш маань энэ ч бүх цэргийн дуугийн чуулга ерөнхий хормейстерээр ирж ирсэн. За манай Нандин цэцэг багш бол өстой гайхалтай мэрэгчлээ асар туршлагатай, асар баян туршлагатай, асар мэрэгчлээ сайн найрал дуу тэр олон хүнийг, тэр 60 хүнийг, тэр 80 хүнийг яаж нэг хүн шиг дуурах вэ? Яаж нэг хүн шиг амьсгааг нь авахулах вэ? Яаж нэг хүн шиг үгийг хэлүүлэх вэ гэдгийг тэр гайхалтай эрдэмтэй, гайхалтай заадаг сайн багш. Улс их оронд бүтээн байгуулалт эрчимтэй хөгжсөн 1960-аас 70-аад онд олонний сэтгэлд хүрсэн олон сайхан дуунууд төгж би эдгээр дуунд уярч өссөн билээ. Тухайлбал Туулын урсгал гэдэг дууг радиогоор зааж байхад нь ээж минь ороолт нэхэд суугаад дагаж дуулсаар сурч билээ. Дараа нь найз наранд цуглаад бүгдээрээ тэр дууг сурчихсан дуундаан уяраад нүтэн хаг санж байгаад л сайхан дуулцгаадаг байсныг би ердөө мартадгүй юм аа. 2000 оны эхээр төвчтэй гарсан би чинь 18 9 настай Хэлний цэргийн ансамблд ирээд 38 9 настай байхдаа 20 жилээр гэл тулгаад төвчтэй гарсан. Тэтгэл гарan гутал чинь амьдрал хэцүү болоод ор хоронгүй тэгэл ер нь хэцүү болоод эренгуутал найз нөхөд тусалсаа. Тэгээд Солонгос руу гарсан бид нар. Тэгээ гарч ирээд үрийж агаад нөгөө олж чаддгүй, авч чаддгүй орон гэрээ аваад одоо сайхан болгож байна. Амьдрал одоо л нэг юм жигдэрж байна. Сайхан хань ажилтай болсон. Өөр хүүхдүүд өнөслөө ац зэнэр минь одоо аюулын боллоо. Одоо сайхан болж байна. Дандаа муу амтай муу байхыг алиг тэргэх үү? Одоо сайн сайхан бүхэн эхэлж байна. Амьдрал сайхан болж эхэлж байна. Ээж аа хоёроо дурсан санах ийм сайхан өдөр ирсэнд би их таатай байна. Өнөөдөр чи их сайхан өдөр юм байна. Зулын 25 гэж. Буян ном үлдэх, бурхан шашиндаа зул өргөх ийм буянтай сайхан өдөр ээж аавыгаа дурсан санаж байгаадаа их дуртай байна би. Би миний аавыг Сэрдэрж миний ээжийг Цэрмаа гэдэг хүмүүс байсан юм аа. Аав минь Голтой аймгийн Цогц сумын харьяат, ээж минь Архангай аймгийн Их Тамир сумын харьяат. Ийм хоёр сайхан бураа байсан. Энэ сайхан хоёр бурлахын дундаас бидний 5 хүүхэд төрсөн. Тэгээ би дээрээ 2 ах 2 эгчтэй би отгон хүүхдэн юм байгаамаа. Тэгээд миний аав ээж хоёр бол ерөнхийдөө төмөр замаас гаралтай манайх хуучин нарийн төмөр зам гэж байхад л тэндээс эхэлж ажилласаар байгаа. Дараа нь миний аав аж үйлдвэрийн компаниудын төмрийн цэхэд ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан. Миний ээж бол одоо манай аавын минь артл хэдэн хүүхдээ бүгдээрингийн эрүүл саруул хүн болгоход хамаг артлынхаа ажлыг хүүхдүүдтэйгээ ээж минь хариуцж гэртээ байдаг байсан юм аа. Ингээд ийм сайхан хоёр бураагаа ийм сайхан өдөр дурсан санаж аав ээжтэй мөргөн залбирч суугаад нэн таатай байна. Өнөөдөр сайхан өдөр байна. Тийм ээ за. Баяртай байна зү. Айгуу гоё байна. Агаар дэлхийн маань хүртэл сайхан байна. Алтан нар маань сайхан мандж байна. Тэнгэр маань нэг ч үүлгүй. Алтан нар мөнгөн сар хаягаа сартайгаа нартайгаа. Энд чинь бас айгүй ховор шүү дээ. Энэ зулын 20 Монгол улс маань одоо бүгдээрээ тий эрүүлийн их сайхан энэ өчирээдүү маань ч гэсэн бас сайхан. Зулын 25 гэдэг бэлэгтэй сайн өдөр. Энэ бүх сайхан үйл явдлууд болж байгаа нь бас
цаанаасаа бэлгтэй, цаанаасаа сайн сайхан юм гэдэг чинь сайн сайханд байд юм байна гэж бодож Тийм үнэхээр бүр сэтгэл нэгээ хөдлөж байна. Ямар сайхан юм. За баярлалаа. Би нэг юмд асар их харамсаж авдаг. Тэрийгээ би бүр дахин хэлмээр санагддаг юм аа. Энэ бол би ижитэйгээ хамт нэг ч удаа зураг авахлаагүй байдгийг. Яг учир нь одоотой адилхан хүн болгоны гартаа аппарат барьж явсангүй л дээ. Гэхдээ л зурагчинд очиод ч юм уу эсвэл хаа нэгэн газар таньдаг хүмүүс аппаратаа явж байгаа зөндөл хүмүүс ямар нэгэн байдлаар зураг авахулсан л. Тэгээ би нэг ч удаа зураг авахалж үзэг. Тэрэндээ би насан туршдаа харамсдаг. Тэгээд хөөхтүүдтэй аяг захиж хэлт юм аа. Ижигээ амьд байхад нь хамт зураг авахулж байгаараа одоо хизээ өнгөрсөн хойно над шиг ингээд харамсаа сууж явдаг гэдэг цагтдаг да. Аав ээж хоёр маань нарийн төмөр замд ажилладаг байлаа. Аав ээжийн минь найзууд Шинжил, Мартин 8 гэд тэмдэглэлт баярын өдрүүдээр хаяа амралтын хагас бүтэн сан өдрөөр манайд ирж ширээ тойж суугаад сайхан хоол идэж ганц хундаг тогтоон дуулцхаадаг байж үлээ. Ган зам хамтлагаас маань олон сайхан алдартнууд төрсөн юм аа. Энэ бүхний гавьяа нь хинбэ гэхээр манай дуу хөгжмийн багш Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ардын боловсролын тэргүүний ажилтан чөлтөмдөр зөгч минь байгаамаа. Бид нар бол үеийн үед дурсан санд явах ийм учиртай. Яагаад гэвэл биднийг жишээлбэл намайг хөлийн дөрөнд гараа минь ганцганд хүрэх ажил мэргэжлийн минь анхных нь шангад татаж тэгээд би тэр чигээрээ урлагийн хүн болж өнөөдрийг хүртэл урлаг соёлтойгоо холбогдож байгаа юм. Хамгийн их өсвөр нь манай ажилтнамдэр зөгч минь. За би түрүүн бас ярианд зурцсан манай сургууль бас урлаг соёлын одод бол нэлээд олон төрсөн. Энэ дотроос ялангуяа манай ангиас бол манай баталмаас гадна бас манай спортын Монгол улсын гавьяа тамирчин буюу Монгол улсын сүүлчийн гавьяат мастер Нэргүй инх баттайгаа бид нар бас цуг арга төгссөн. За энэ баталмынхаа энэ уулзалт энэ сайхан юунд оролцож байгаадаа би бол баяртай. Энэ мөчийгээ бас Нэргүй инх баттайгаа бас дурсаж байна. Бид нар ингээд урлаг соёлын олон сайхан одуудтай нэг ангид явж исэн да би одоо үргэлж бахархаж явдаг. Хөлийн цэргийн дуу бүжгийн анхныхын тоглолтын дээр бид нар одоо ангиараа очиж илээ. Тэнд очиход бол гавьяат дуучин Бүрний баяр маань биднэрт анх танилцж биднээс нэг тэр үед бол уулзаж тоглолтын дээр нь оролцож исэн юм аа. Тэр дурсамжууд биднэрт одоо байнга дурсагдаж явдаг. Энэ 70-аад оны энэ үед бол манай Монгол улсад эстрад хөгжмүүд их хөгжсөн. Одоо албан газар, боди, зорц бүх газар л одоо энэ юу байлаа шүү дээ хамтлаг их байгуулагдажсэн. Одоо энэ утсан хөгжмөр, захлаа хөгжмөр гарч ирсэн. За энэ урсгалын дагаа одоо манай тэр 20 дугаар сургуулийн одоо хөгжмөчийн багш байсан чөлтөмдөр зэгж. Тэр хүн бол энэ улсуудыг маш их татан оролцуулсан та урлагийн ажил. Манай ихч тэгэхэд хэвлэх ийм тийм шуудангийн газар ажилладаг гэсэн чинь ингэсэн хүүе болд олон гэдэг миний ихч болдлма танаа батлам дүүчин сан дээр гарцсан байна гэсэн чинь яана яасан болоо юу гэд гарцсан болоо гэж сандарсан гэсэн манай ихч тэгсэн чинь ийм гарчтай хөшгөний ард 16 жил дагдлсан бүсгүй гэдэг нэртэй гарцсан миний зураг ийм айгуу томор тэгсэн чинь сурвалжлагч талент хөөргөн дэр нэг тоглолт байжсэн чинь би нэг далдаас зарлцсан л далдаас ингээл зарлал тэгэл тэр тоглолтоосон чинь нэг хүн надаас ирэл асуусан байхгүй. Ихчээ та концертны хөтлөгч байна. Концертны хөтлөгч хийх гоё юу? Гэтэл юу нь гоё юу гэж байгаа юм. Уран бүтээлч хүний уран бүтээл бүгд л өөрсдөд нь гоё шүү гэсэн чинь. Гэхдээ таны ингээд хөшгөний ард зогсоол ингээд яриад байгаа чинь надад бол гоё биш юм шиг санагдлаа. Монгол улсын гавьяа жүжигчин Хэрвшиг хөгжим ардын онцгойч сүрэнживийн шүгэр талтай мөнгөн эмээ цэргийн дуучгийн иргэдийн чуулган гослол дуучин Монгол улсын гавьяа жүжигчин Батсүрэн юу гэж байгаа юм чи би аяа асар хариуцлагатай хөтлөгч байхгүй л энэ концерт чинь одоо бүр бөөн бүжгнээ бордол нэгдүгээр хоёрдугаарт би яг бэлэн байх хэвээр бүх хугацаа өнгөрцөн техникийн алдаа тэр тайзан дээр гарсан тохиолдолд би хамгийн түрүүнд гарч очиж ил гарч зарлана тэгээд дараагийнхаа дуучтаа дараагийнхаа номероо ингээд зарлж ингэж бүстэ биний хасар хариуцлагатай байхгүй гэсэн чинь надад бол таныг тайзан дээр та энэ концертыг эхлэхэд та тайзан дээр гарсан
дуусахад гарч баярлаа хэлсэн. Тайзан дээр гарааг болохоор надад бол тийм жоохон тиймэрхүү санагдчихээн. Гадны хөндлөнгөөс харахад тийм л байдаг. Надад бол энэ асар хариуцлагатай ажил, би энэ ажилдаа дуртай гэл тэгж хэлжсэн чинь би ингэсэн байхгүй юу. Яг ардчил ингээд ил тодон байдал үүсэж ижил хөтлөгч нэг хөшгөний ардаас гарч ирсэн юм да. Тэгээг бол дандаа л хөшгөнийхээ ард байх байсан баг гэсэн чинь 16 жил хөшгөний ард хувцаа засаж ингээд догдолсон бүсгүйгээд тийм гарчигтай явцсан байсан чинь манай их чинь надад өө миний дүүг аюу гоё магтаад зөччихэж гоё юм гарчаа гэхэд над руу уцаар хэлжсэн. Би тэгээд тэр яг тэр сонингоо харуул байгаа л бахал да. Тэгээд тэр хүнд би аюух баярлж чаддаг. Яагаад гэвэл миний тэгж нэг аюу сонингээ хэлэх гээд хэлж чадахгүй байгаа. Яг өөр төрөнд тулаад ирэхээр өөрийнхөө тухай хүнийхийг ингээ ярьж чадахгүй. Манай Хэлийн цэргийн дуужгийн чуулгын хөгжимчин их хур контрабас тоглодог Нада гэд залуугийн зохиосон үлээгэр хөгжим гэдэг нэг 8 мөр байдгийн. Би тэр 8 мөрийг хэлье. Өдөн малгай цэргийн хорооны бүжиг үлээвэр хөгжимтэй өндөр хоршоо задгай цагаан хүмүүн төрлөختөн үлээвэр хөгжимтэй төрийн ордон сансрын буудал үлээвэр хөгжимтэй төв талбай баярын жигсаал үлээвэр хөгжимтэй тогныхаа өмнө сүгдэх тангаргийн баяр үлээвэр хөгжимтэй туулж ирсэн он жилүүдийн баяр бүхэн үлээвэр хөгжимтэй 50 цагийн аз жаргал минж үлээвэр хөгжимтэй та бүхэндээ өргөн барих өнөөдрийн цэнгүүн үлээвэр хөгжимтэй. Аюу сүртэй эхлээд нэг 3 хоор дуулдаг. 3 хооронд солисттэй, хоортой, тэгээ оркестр. Тэгээ нэг солистийн дуулж байгаа дууч амар их шагналтай. Мэргэжлийн гоцсон дуулаач улсын уралдаан нэг ингээ гэлсэн баах олон юм. Хөө эхнээс нь тасл ингээл тачигналал явж байгаа л яг Хэлийн цэргийн дуужгийн чуулгын найрал дуучид найрал хөгжимтэй дуулна удирдаач гэлтгсэн чинь гаццсан би өөр байдгүй чи инх хоёр агш одоо ховон багш инх хоёр агш маань дислэгч цалтай удирдаач дислэгч инх хоёр л гэж хэлэх гээл гаццсан би тэгээд тэгж ингээд даг гэл ингээ хурдан ярьж байгаа л гацх чинь өста нэр 3 секунд гацсан ч өста 3 цаг шиг болж байгаа юм чинь тэгэл ингээл гацж исэн чинь инх хоёр багш би ингээд нөгөө сандраал ямар харсан чинь инх хоёр багш би гэл өөрлөгөө би гэдэг хүнийх нөгөө нэр нь орчих واخ. Гацх чи айгүй амар. Тэгжсэн чинь за нэр нь биш нөгөө цолыг мартсан юм бэлээ. Дислэг чинь хоёр гэсэн чинь гацж байсан нэг за нэг хэдэн секунд гацсан болоо надад л айгүй удаан юм шиг санагдсан. Ахлах дислэгч Эрдэнэ очир гэж хэлсэн чинь панга гараа өргөцсөн байсан юм чи панга л хэлсэн. Би бүр чичрээл ингээл орсон чинь тоглолт дуусны дараа инх хоёр гэж ахлах дислэгч эхлэхээр нь аваа нэг тахиулаа тавьчлаа гэж бодлоо. Эрдэнэ очиргээд хэлчихтэй яхад гэж. Яана багшаа та надад инквайргээд хэлээд гэчихгүй яасан би таны нэрийг бүр надад гацчаад болохгүйс гэж. Гэл наваг тэгсэн. 1983 онд би сургуулаа төгсөж ирээд 84 онд Хэлиэнбаа дотоодын цэргийн дуужгийн чуулгад хуваарлагдаад ингээд чуулгын хорон мэстер ерөнхий удирдаач гэсэн албан тушаалыг хасч байлаа. Энэ үеэс одоо Батулмыгаа сайн мэднэ. За ингээд чуулган дэргэд бас эстрад дуу хөгжмийн хэлшин хамтлаг гэж байсан. Энийг бол албан ёсны бүр хамтлаг болгож анх 84 онд бид нар анхныхаа уран бүтээлийг хийгээд энэ хамтлаг маань бас манай Монголын рок поп хамтлагуудын дундаас ер нь бол эхний айргийн тавд явж исэн одоо ийм хамтлаг гэж би хэлнэ. За Батулан маань манай хамтлагт бол одоо маш гол үүрэг гүйцэтгэж исэн хүний нэг. Батулан бүрний баяр Даштондог энэ төр маань ер нь бол бүгдээрээ л одоо манай найрал дуу одоо миний хариуцсан ангид бүгдээрээ хамаардаг. За тэгээд хажуугаар нь одоо бас эстрад дуу хөгжмийн хэлшин хамтлагийн одоо уран бүтээлчдгээд бид нар ч одоо тусдаа их тоглолт хийдэг. Баригад их явдаг, хөдөө гадаа Хэлийн отряд заставууд хот суурин тэгэл явсан газар болгоноор замаараа сум аймгийн төв одоо ингээл бүгдээр нь ингээд тойрч явдаг. Тухайн үед ч одоо эстрад хөгжмийг хүмүүс их ойлгодог, шүтдэг. Заавал одоо тоглоод яв гэдэг одоо ийм л үе байсан. Батулан маань одоо тухайн үед манай хамтлагийн госол дуучин. За дээрээс нь бас вокал хийдэг. Тухайн үед одоо Оросын вокалын инструментальны ансамбл гэдэг одоо тийм Виа гэсэн тэр группүүдийг одоо их дуурайж тоглодог, бас ковер хийдэг. Манай Батуланчин голцоо нөгөө Анна Вески Прибалтикийн нэг дуучин эмэгтэй байсан да.
тэрний доонуудыг гоё дуулдаг. Тэргээрээ чих үнэлгээ авдаг. Тэгээ ер нь манай Батловчин тухайн үед бол 80-аад оны их үед залууч сууж одоо вид их гоё. Одоо бид нар ер нь бол их сайхан хүүхэн байсан. Одоо ч одоо сайхан вирээ байгаа. Уулздаг олон жил болж байна. Хүндэт профессор Сэргийн дуучин менежерийн госод дуучин Монгол Улсын гарын жүжигчин Чадраалын поо Монгол Улсын гарын жүжигчин Чадраалын баярлалаа гэсэн. Ахмад ингээ мундаг жүжигчин ийм хүмүүстэй хамт концерт хөтлөхөд айгүй гоё төвшөлтөлгөөрт амар их юм сурдаг шүү дээ. Би бол 10 ахтай зөндөөл олон том концерт юмнуудыг хөтлөж ирсэн. Айгүй гоё төвшөлттэй яаж ингээ гоё чөлөөтэй бай, гацаж болно. Заавал гацангуудаа заавал тэр гацсан юмаа хэлэх гэж бити төгдөчээд юу ч яадгийн тэр доороос сэтгээд юу ч хамаагүй хэлээч нэрийг заавал тэр хүний нэрийг хэлэх гэж сандраад яад ингээл надад тэгж илтээ бол болцсон шүү дээ. Одоо бүх хүмүүс хөтлөгч болсон. Бүгдээрээ шоу уучин болцсон. Дуучид бүгд гарч ирэл өөрийгөө рекламдаал тэгэл өөртөө ингэдэг болцсон. Тэр үед хизээч тэгдэг байсан. Дуучин өөрийгөө хэлэлгүй өөрийнхөө алдар цол тэгэл бүгдийг хэлээл хэвээ Монгол Улсын гавьяач жүжигчин тэр Монгол Улсын соёлын тэргүүний ажилчин тэр гэл өөрийгөө зарлуулаад амар гоё нэр хүндтэй ингэж гоё гарч ирэл дуулал одоо биш бүгдээр өөрөөснийхээ гарч ирэл ингэж шог гэлцэрлээ. Тийм болсон. Тийм дурсамж ярьж. Концерт өндөрлөхөд хилдэг. Манай өнөөдрийн концертыг тавтай сууж дуглан үзсэн хүндэт үзэгчид та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ юу сонсон 9 цагаан хүслэн бүтгийн үлзий дэмбэрэлтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Үйл нүүсэн хөх тэнгэр та амгалан байг. Үндэс сүлжилдсэн их газар та мөнх хоршиг. Үйлцэн гэр тэнгэрийн дор үргэлж бид жаргалтай явъя. Баярлалаа та бүхэндээ баярлалаа. Баяртай дараа дахин уулзцгаая гэдэг үгийг хэлэх хүртэл сэтгэл санаа минь асар өндөр байсаар байгаа л концертаа төгсгдөг байж л дээ. Сайхан байна. Дурсамжд ярьж байгаа болохоор бүх юмнууд сайхан байна. Үнэхээр сайхан байна. айгүй гоё чамайг ингээд харсан чинь чи нөгөө хинтэй гэж таарч кино гэж Америк манай юм байсан чинь ингээс тийм шүү дээ гэж харагдаж байна. Би одоо бүр Стивен Сигэлтэй хамт явж байгаа юм гэж дүгнээс гэнэ. Стейж харагдах байна. Өөр нэг шүү дээ. Энэ камер ихтэй харагдаж байна. Стивен Сигэл. Одоо яг цаг гид яг тэгж утсан. Яг ийм орчиндөө юу гэж Хилийн тэнгэр цэлмэг байгаа сай гэж чин сэтгэлээсээ сүслэн дуулж хязгаарын цэргийн ансамблынхан уран бүтээлчдтэй мөр зэрэгцэн алхаж хил удаа зохиолын сайхнаар тэднийг багтан дуулж хиймэр бадраасан он жилүүд минь миний зүрх сэтгэлийн мөнхийн бахархал байлээ. Алтан мөрцөөр гойсон аялгуут он жилүүд минь